Сайн байцгаана өрхөм үзэгчдээ. MSLG нэвтрүүлгийн хамт олон бид яг одоо максимал худалдааны төвдөр хүрэлцэн ирсэн байна. За учир нь яг үл эндээс бид үзэгч та бүхэндээ нэгэн шинэхэн нэвтрүүлгийг шууд дамжуулан хүргэх болно. За энэ нэвтрүүлэг бол максимал Монгол киноны алтан дурсамж максимал худалдааны төвөөс уг нэвтрүүлгээ би товчхон танилцуулбал үзэгч та бүхний сайн мэдих түүхэн киноны гол дүрийн жүжигчдийг урин оролцуулж ярилцгаага. Харин энэ удаагийн дугаард бид Тунгалаг Тамир киног та бүхэн сайн мэдэх бах. За Тунгалаг Тамир киноны баян итгэлтийн дүрээр олонний танил хэдийнэ болсон Монгол улсын ардын жүжигчин Очир Утгааг урин оролцуулсан байгаа. За харин зочин хөтлөгч нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар Монгол улсын ардын жүжигчин Жигжис Суранга ажиллаж байна. Ингээд бүгдээрээ зочдтойгоо танилцъя. Сайн байцгаана уу? За та сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. Сайн байна уу та? Сайхан үлжиж байна уу? За бид бүхний урилгыг хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Ингээд зочин хөтлөгч, зочин та хоёрт би микрофоныг шилжүүлье. За. Тэгэхээр зэрэг манай үзэгчид бол Тунгалаг Тамир гэхээр зэрэг үзэгчид, уншигчид бүгдээр амтахгүй дээ. Тунгалаг Тамир бол Монголын одоо 20 дугаар зууны ойгил бүтээл, шилдэг орман гэдэг ийм шалгуурлалт тэргүүн барьж явдаг ийм орман. Орманыг бүтээсэн хүн бол одоо энэ хүнийг бол бас ярихгүй байж болохгүй гэж бодож байгаа юм. Одоо Очир Батахын англи дээр гоч одоо лодой дамбын шагнал тийм ээ. Та бол анхны шагналтан тийм үү? Анхныхаа. Анхны шагналтан тийм. Лодой дамбын шагналаар гол дөрүүдэд тоглосон жүжигчд бүгд шагнагдсан. За. Тэгтээ нэлээд суурсал да хамгийн анхны. Та хамгийн анхных та би таны санаж байна анх авч ирсэн тий. Тэгэхээр Чадраа бол энэ лодой дамб гэдэг хүн бол Монгол улсын төрийн хошийн шагналтай Эрдэнэтийн зохиолч төр нийгмийн зүтгэлтэн ийм том хүн байсан. Тэгээ тэр хүний Тунгалаг Тамир орманаар кино бүтээхэд 70-аад оны ихэнх үе юм байна. Олон сайхан дүрүүдийг бол манай шилдэг мастерууд бүтээсэн. Тэдэн дотроос баян итгэлтийн дүрийг бол манай үзэгчид одоо их өндөр үнэлдэг. Итгэлтийн үг яяа энтэг ч одоо улсуудын хэл зэрэний үг болцсон байж таны тэр дэлгэцээрээс хэлдэг чинь. Тийм болтолоо энэ дүрийг бүтээн үзэгчдийн сэтгэл хоногшуулна гэдэг бол одоо энэ жүжигчний уран чадвартай холбоотой гэж ингэж бодож байгаамаа. Тэгэхээр Очир Утга юм байна. Юуны Тунгалаг Тамир киноны нэг сайхан хэсэг бол би итгэлт Эрдэнэ хоёрын анх танилцдаг хэсэг гэж би бодоод идэв. Тийм ээ? Тэр хэсгийнхаа тухай хоёулаа ярианаас эхэлэх гэж бодож байгаа. Тэр нэг Эрдэнэд бичиг дуудуулдаг тийм ээ? Тий. Ахай дэсийн хошгууны захирагч Жанингийн бичээг харьяас хошгуунаас дарь борын өртгөөнд залгуулах албыг асаглан авч гүйцэтгэж байгаа итгэлтийн авлагыг хошгуунаас гаргуулан дарыг төлөвлөх болсон учрыг мэдэгдэсвэ. Захирагч Жанин гэсэн байна. Танай хошгууныхныг хэдүүлгэж дэгэн. Гэвч олон хүн сайн тэмүүлтэй байлгүй яах. Тэгээд бас хүний газар явуулсан Монгол ах дүү нэр байна. Яа их. Манайхаас унлаг аваад хаяан дээрээ бууч. Тэгээ энэ хэсэг бол энэ итгэлт Эрдэнэ хоёрын одоо зам дөрхийг анх удаа үзэгчд их сүрхий танилцуулж ойлгуулж байгаа хэсэг л гэж ингэж л би бодож байгаа юм л да. Тэр энэ хэсгийн зураг авахд бол танд одоо ямар бэрхшээл байсан, яаж ажиллаж байсан тухай. Тэгээ энд яг бай итгэлт хэрэгтэй юм бол шүүрэл авдаг, хэрэггүй юм түлхэл хайдаг хүлдээ. Тийм учраас тийм дүрлэлтэй. Тийм учраас энд Эрдэнэг орж ирэхэд баахан дургүй байсан. Сая гарчлаа. Тэгээ бичиг уншихтай зэрэгэл зүгээр зөөлрөөд налилцаад ирсэн ш. Тий. Иймэрхүү л итгэлтийн дүрийг тэнд бас гарсан юм байна. Ер нь тань зүгээр одоо ингээ яг харахад ч юм уу энэ дүрийн нэг тийм шигтгээ хийждэг байж дээч гэдэг юм уу тэгж бодогдох юм бол байх уу? Энэ их гол занглаа хэсгэлдэ тийм ээ. Одоо юм бодогддгоо юм да. Гайгүй юу? Одоо ер нь энэс илүү яах вэ л гэж. Би юм уу энэс илүү яах вэ л гэж боддог л байсан бахаа тий. За. Тэгээ энийг бол энэ үзэгчдийг ярьд юм байна л дээ.
их олон одоо зүгээр энгийн улсуудаа уулзж яхад итгэлт Эрдэнэ хоёрын анх танилцдаг хэсэг дээр захиа дуудулдаг хэсэг их гэдэг үний сэтгэлд хүртсэн байна гэж бодод байгаа. Тийм учраас би тоглолтын хувьд бол танд янз бүрийн юу байсан болов ингэждэг байж гээд ахицсан дотор бодогж явдаг юм байж магадгүй гэсэн үгнээс асууж байгаа юм да. Тийм үгүй дээ. Юун зүгээр энд бол хоёрдугаар найруулагчаар бол долгоо сурангаа ажилласан тийм ээ. Жижигхэн долгоо сурангаа лодо багшийн гэр бүлийн хүн ерөнхий найруулагч манай Дорж Холмогой тийм ээ. Энэ хоёр бол одоо ганц энэ хэсэг биш л дээ. Ер нь жүжигчдтэй бол урдчсан сургуулилт энэ төр хийдэг байсан юм уу? Ердөө шууд авчираад ингээд явждаг байсан юм уу? Сургууль хийн. Хийх үү? Сургууль хийн шүү. Зургийнхаас өмнө хийдэг байсан. Тэгээд хамгийн гол нь одоо оройлоо давтах, оройлоо судлах энэ талаар дүрийн ерөнхийдөө судлах, детальжил судлах, янз бүрийн судалгаагаанда их анхаардаг байсан юм шиг байна. Тий. Тэгээд догооч одоо дараамын хүн болохоор ширээний сургууль элдв сургуулиуд их хийн. Зөв. Дараам юу долгор сургууль голдуу сургууль хийдэг. Жүжигчтэй сургуульдаг. Жүжигчтэй ажилдаг. Тэгж Дорж Холмогойд их төшиг болсон байна л да. Дорж Холмогойд бол их төшиг болсон байна. Тэгж. Бэлдэж өгч штэ жүжигчний юм ээ. Бэлдэж байна. Тэгнэ. Дорж Холмогой шорон тэгтээ долгорсон гол л байсан. Гол. Зөв. Гол байсан. Тэр чухал юм байна. Тий. Ширээний сургуулийн үед бол одоо санал зөрөгч юм уу миний ингэмэн гэснийг найруулагч ингээд байж гэдэг юм уу тийм юм бол танд тохиолдож байх байсан уу? Зөвхөн энэ хэсэг биш л дээ ерөн тамир кинон дээр. Энийг ингээд хийчих гэдэг юм уу? Энийг ингээд тоглолчмаар байж гэдэг юм уу? Тэг чинь одоо заавал найруулагчийн шаардсанаар жүжигчин тоглох албагүй шүү тийм бид дээ. Өөрт нь бодогдож ороод ирдэг юм байдаг шүү тийм ээ. Тийм танд байшил байх та. За яг тэр хоёулаа хурдан сургууль хийж байхад судалж байхад тиймэрхүү юмнууд байсан бах. Чухам зураг аваад мотор гэсний дараа бол тэгээд стоп гэсний дараа эргээд харахтай зэрэг болоод явцсан. гайгүй тийм байдаг нэг зөрөө тэгтлээ чи тэглээ би инглээ гэсэн нэг гарч байгаагүй. Тийм бай. Гарч байгаа. Миний л хувьд. Их гарч байгаа. Биний яад асууж байгаа юм гэхээр одоо бол би зүгээр залуу хүн битэйчдэг юм болж байгаа юм биш энэ одоо та хоёр тэрийн ярьж байгаа энэ сургуулилт ширээний сургууль дүр судлан энэ төр гэдэг юм бол нэлээд жоохон ховордчихсан юм уу гэж санагдаад байгаа юм л да. Монголын кино тань тэгж бодохдохгүй юу? Магадгүй. Тэг үзэгч чинь ингэж байгаа шүү дээ. Одоо 20 30 жилийн өмнө 40 жилийн өмнө одоо хийсэн та нарын энэ үеийн кинонуудыг болохоор зэрэг ингэ дөрүүд нь үлдчихшин тийм үү? Өнөөдрийн сүүлийн 20 гаруй жилийн ихэд тэр киноны тим дүр энэ төр гэдэг юм бол толгойд байхгүй байна. Энийний одоо шалтгаан юунд байна энэ төр гэж энэ тэнд уулзахад уран бүтээлээ уулзсан тэр асуудаг байхгүй. Танаас бас тийм асуулт асууж лээсэн байх та хүн. Үгүй ер нь нэг тэгэд нэг сургууль хийгээл давтаад ингэхийг бол хизээнээс кино дургүй. Доржлон хоош гэсэн тэрэнд нэг таатай биш байсан баг. Тий. Та нар одоо тэгэл нөгөө драмрагоор арцчихсан гэлээ. Зөв. Тэр бол зөв байсан. Зөв байсан шүү. Ер нь гүнзгий сайн ойлгож авахтай зэрэг тэгэл өөрөө яваад өгдөг. Ийм юм л да. Тий. Догоо бол дүр сонгоход нэлээ оролцож байсан юм шиг. Зөв. Одоо захиур төмөр гэхэд налахад нэг нэгтлэн бодох байж хад. Догоо очиод тэрнийг авна гэх. Тэндээс олж ирсэн юм уу? Тэндээс олж ирсэн юм байна тийм. Долоосрог болж ирсэн шүү. Налах ерөнхий захиур төмөр байсан л да. Тий. Хэнийг бол дулмааг бол Доржлон хоёрдөө провог авсан шүү. Дэлгэр жаргалыг. Тий. Дэлгэр жаргал чинь хүүхэд гаргаад ердөө удаагүй нэг 7 хонс юм уу тэгэл аваад явсан. Тэр дэлгэр жаргал төрсөн үл. Тэгжлээсэн чинь дорн провог аваад гэх мэтчлэнгээр дөрүүдээ сонгож ирсэн. За намайг бол одоо дамгоо өөрөө авсан. Зөв. Тий. Итгэлт бол очир бата гэдгийг тий. Лодо багш хэлсэн байх юм уу? Тийм байна. Сонь юу лээ. Хярааны хонхорт гэдэг намдаггүй жүжиг сүлдээ кино болсон. Харуул занг гэдэг кино болсон. Тэгсэн. Тэгэл би тэр харуул зангид нь би жүжигт нь би тоглосон байхгүй юу? Зөв. Тэгээд хяналтан дээр
суугаад тэгэхэд л одоо юу тунгалаг тамир кино болох гэж байна гэдэг. Жүжигчид бид чи дотор ороод хуваагаад чи тэрэнд би энд тоглоны би гэж цаагаад намайг итгэл тоглодог гэжсэн хүн нэгч байхгүй баг. Би ч өөрөө зүудлээчгүй. Ийм явсал да. Тэгээд юу нөгөө хяналтан дээр суугаад тэн дээр цахиур юу жүжиг хяналт харуул занг гараад ирэхэд тэгээд жүжиг төгссөний дараагаар юу би итгэлж байгаа боллоо гэсэн юм байна лээ. Одоо Сүүлд нь хоон оцогдорд надад хэлж ирсэн. Чамайг тэгж бодсон шүү л одоогоо өөрөө. Жүжиг хяналт болцоход өрөөнд ороод хувцас будгаа арилгаад хувцас таярах гэж ирсэн чинь лодоо дамбуу чамайг дуудаж байна. Сайн. За болохоо байл одоо юу нь болохоо байсан бол яасан бол ухаалж засахад нэг юм очиод шагаагаад яасан хуралдсан босоод ирлээ. Нааш хоёулаа энэ боёроор гин. Дойрын театр урдлын боёнд цааш нааш намайг нэг явуулаад чи нэг суугаад чи тамхиа нэрээд одоо босоод яваад за яв одоо хувцаад байл. За болохооч байлаа даа гэж бодож ирсэн. Тэгж үед намайг авсан. Тунгалаг тамирын миний зураг бидний зураг бол хамгийн эхлээд хамгийн нэгдүгээр зураг бол цүү хайдаг зураг байсан. Чи олсон уу гэдэл долоортой ноцолдог. Гадаа. Тий. Натурын зураг. Тий. Тэр зургийг авахгүй сургууль хийж ирсэн да. Зөв. Тий. Нэг дүүбэл авъя барь гэж ирсэн нөө яасан. Тэгж ирсэн болохгүй гэд. Зураг хойшлсон. Надаас болов. Зураг хойшлсон. Цэвэс сүрэнгуй та хоёр штэ тийм долгор итгэл хоёр. Чи хүүхэнд ойрч чадаагүй мó ямар амт наанцаар би л одоо их яагаад байсан юм те тэгэл бол. Та яагаад биш ойрч чадахгүйсэн юм бэ? Тийм л юм баг нэг хайвдаж чадахгүй л байсан юм байдгүй. Тэгээд болиулсан. Зураг хойшлно гэдэг шиг явдал ш. Тэр мал юм нууцуг тэр чин дандаа мөнгө тэрний дахиад маргааш нь цуглуулна. Ингээд мараадэр нөгөө мал тоолдог хэсэг дундаа зэгтэй хажуудаа зэгтэй нунагтайгүй нэмтэрэг тоолдог шүү дээ. Тэр зургийг авлаа шүү. Тэр зургийг авсан чинь доржлон боо тэнтэс гуяалах болсоо. За боллоо. Өнөөр цоо хийдэг зураг авах шүү. Гэж. За. Энэ яасан бол доо бас нэг уурморох шиг. Тэгээд тэр оройн зураг аваад Түрүүнийхээсээ дээр болсон ч юм уу, дор болсон ч юм уу би одоо ч хараад мэдэхгүй. Тэр сургуулийн хийхэд юу нь болохгүй болоод зураг дагши. Тэгээд л боллоо гэх. Тэгээд л шууд явцсан. Тэр мал тоолдог гэснээс тэр мал тоолдог бол жигтийн их тийм Монгол зам дөрхтэй, Монгол одоо ах үйтэй тийм ээ. Тийм ба. Жижиг чулуугаар яадаг тийм ээ. Тэр хэсгийг одоо хаатгаа үйлээ тэгж байгаа яриад хөө. Миний нэг энэ шүлэха. За чиний хар. Энэ дундаан одтой нь ээлдэгүү. Энэ хажуудаан одтой нь унахтайгүй байгаа юм. Энэ дуургийн хонь. Энэ гурвалжин болоод ирэхээр өхөр болж байгаа ухаантай. Чам шиг бичиг номтой хүнд үзүүлэхэд ч зовмор дам шиг да. За чи нэг ягштал дансраг идэв. Даага би харилгүй байгаагүй. Тэгээ энэ хэсэг үл ерөөсө таны натур тахуулсан анхны зураг юм бол таарч шүү дээ тийм ээ. Нөгөө сүү хайдаг болчоод энийг авсан юм биш тийм ээ. Эндээс л эхэлсэн юм байна. Тэгш. Таны итгэлтийн ороо. Тий, анхны зураг. Тийм юм байна. Анхны зураг. Энэ одоо энэ харахад бол танд энд нь юм дутааччтэй энэ төр хэр юм бодогдохгүй гайгүй те. Энэ их сан тоглолцоороо л одоо хүн бүхэн ярьдаг. Юм гайгүй юм аа. Гайгүй юм болоо да. Тэр надад өөртөө бодогдог би энэс илүү яах вэ гэсэн бодогддог байсан баг. Ер нь анхны зураг гэцүүлдэ чи ороо илээсээ бүрэн биеийн сугаагүй байгаа штэ тийм ээ. Тэр тиймд байсан зураг гэцүүлдэ. Би шир нь ухаалцсан школ явдаг байсан юм хаад. Тэгээд юу дүр итгэлтийн дүр бол жүжигчэнд эрхчлээ олоодгүй дүр. Намайг бол ердөө хөл газар хөрхүүгүй чирээл давчдаг дүр байсан юм шиг бодогдоод байгаа юм. Ердөө
Одоо багшийн таныг тэр Хираны хонгор дээрээс олж хараад би итгэлтэй олчлоо гэдэг бол одоо зохиолчийн нүдэнд сэтгэлд яахын аргагүй одоо итгэлтэл харагдаж ил дээ тийм ээ. Тийм учраас таны хитэр хэлдэг тэр судалгаа энэ юм чинь өөрөө аваа яваад өгсөн дүр намаа гэдэг ч бас их учиртай юм байна. Тэгээ харуул зангис юу н итгэлтэй ихтэй төстэй дүрлээ. Харуул зангис тэр намд айхтар ухаантай айхтар дүр намдаг ухаан. Юу явж байгаа юм бэ? Зүгээр уран бүтээлийн хувьд хэлэхэд та нар хэллээ л дээ нөгөө цүү хайдаг хэсгийг бид нар ингээд хойшлуулсан зургийг ингээд маргааш нь авсан энэний дараагаар тийм ээ. Тэр цүү хайдаг хэсэг дээр одоо танд юу хэцүү байсан юм бэ? Цэвсрэнгуйтай ангуудаа партнер тоглож байгаа. Урд нь цэвсрэнгуй та мэдэн штэ. Та мэдгүй. Өдөр хичнээн олон жил байсан чинь тийм театр зөндөө ажилласан. Тэгээд цэвсрэнгуйд хөрхлөө зэрэг яг жаах хэцүү байсан юм. Ямар ч тийм байдаг ч. Тэр хэцүү ноцолт л доо. Тэгэл нөгөө хөгтөл ингийн байрны надад сүйд үрдэнд гараа хийн элдв юм бол яа тэр жаахан зовлонтой байсан байна тийм. Дорчломгоо тэндээс ямар сайнтай чи хүүхэнд орж үзээгүй мөн хай наадах шинэ авахгүй байна гэж хашгираад ийм тийм л байсан. Тэгээд өөрөө ирээд бас хийж өгчөөсөө. Дөржлөг барьж өгч ноцолдож ингэж ноцолд юм ухааны хэлж гэнэ үү. Сүнсэндээ талимдуулаад гэж зогсож идэг. Тэгээд зүйлчил байсан. Өөр зүгээр надад бол очроо тугай Тонл тамиг киноноос ингээд итгэлтэй дүрийг ингээ харахад бол таны нэг гоё хэсэг над бодгод нүдэнд харагддаг охин ухаан зарсан. Тэр ардын заслагтны хандив өргөх гэдгээ итгэлт. Тэр хэсгийг би их жүжигчний тийм одоо ухаан зарж дотроосоо тэр итгэлтийн дотоод ертөнцийг гаргаж ирсэн тийм сонин хэсэг гэж боддог байхгүй юу? Тэр хандив өргөх гээд байгаад байдаг тийм ээ. Нөгөө Хатанбаатарт морих гэж яваад ханд цагаант нь морих гэж яваад Хатанбаатарт альдны ядаг үсгийг ярьж байна. Тийм. Тэгээд хоёулаа нь харах гэдэг. 이젠 아니 다른 사자라고 에디 자 그래도 뭐 그냥 왔고 오근 사간 전진 베리 하람 파트론 될 촌 야, 그거 아이들은 누구 다시겠대요다. 아, 대라는 것도 부이테니 울친데 없으면서 사이드 와트론 다니 아무거든 가있어야 다니 비락신 동고도 말이지 없노 이거 뭐군이 조금 봐 이렇게 이총 이건 다니 만나인데 말이지 오는 그 선서 어린 보라 그런 거는 아크다 말이 알아 안본 샤라로 익스테릭 내밀 한데 보도금 말이지 와야 자 에스 패밀 사이클 세트도 봐도 언역이 먼 곳 공부하니 세트게 봐야겠다. Энэ хэсэг бол надад би түрүү хэллээ л дээ зүгээр түрүүчийн тэр энэний өмнөх тэр хэр мориноос хаяулцдаг газ бодох юм бол тийм ээ огт өөр юугаар тоглосон хэсэг тийм ээ Эрдэнэ гэдэг тэр одоо хүний ухаан юм да тийм үү хинтээ хэзээ яаж харьцах вэ хинт хэзээ юу өгөх юм уу тийм үү энэ чинь их тоглоход ингээд ил гараад ирэх юм байхгүй юм чинь их хэцүү юу шүү дээ тийм ээ чиротгой. Энэ ч одоо жүжигээр бол монолог. Уг нь тийм. Тэгээд юу юм аа? Энэ яггүй. Тэр цагаантанд өгнө гэж шийдсэн яг так шийдсэн бүр аваад явж байгаа. Зүслээд мордо хөтлөөд явж байгаа. Тийм шийдсэн юм уу? Гэнт тэргэн гэдэг бол тийм амаргүй. Тийм учраас монолог гэсэн юм байна л да. Тэгэхээр энэ дээрээс ямар харагдаж байгаа юм би тийм байна юм байна гэж яриад явах. Тоглоход бол та ерөөсө тэгжил бодож тэгжил юу яасан байна. Тэгээ энд миний өөртөө ярьж байгаа сэтгэлийн хүүрнэл тийм ээ. Монолог маяг юу аа. Зөв юм байна л да. Тийм байна. Тэгээ энд бол юу яхад тоглоход чи Хатанбаатар чинь хэн? Дамирин тийм ээ? Дамирин. Тий. Дамирин чинь хүүхдийн чатын дарга байсан тэр үед юу вэ? Үйлдвэрчний хорон даргач. Дууч. Гэхдээ ер нь бол дууч л да.
яг энэ тоглох үедээ чин дуучнаа болцсон байсан шүү дээ. Энд чинь манай дуурийн сайн дуучин байсан л да Евгений Онегийн дуурьт Онегийн дуулж ирсэн хүн шүү дээ. Тэгээ энэ би юу ч асуух гэдэг юм гэхээр Дамирнтай хайрцаг тоглоход тийм ээ. Итгэлтийн тэр одоо дотоод сэтгэлийн хүүрнэлийг гаргахад танд одоо ингэ нүд рүү харгалаа чинь зэрэг хүний чинь цэнийг авах шүү дээ сайн жижиг партнероос үл тийм ээ. Тийм юм танд байсан гэж асуух гэдэг юм би. Одоо нэг муулах ч юу яах вэ? Гэхдээ муулж байгаа юм биш л дээ. Энд бол харин дараам дутагдж исэн баг. Байж магадгүй Дамирингаас. Дамирингаас энэ зүгээр л дуучин. Тэг гадна талаараа бол Хатанбаатартай дөстэй лөө. Хатанбаатар бол хани Эрдэнэ уулганы Хатанбаатарыг бодвол юмгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр чи яах вэ одоо? Эрдэнэ уулганы холод. Тэгэхээр харьцахад бас юм байсан байлгүй дээ. Одоо санах юм алга. Хамтар тоглож байгаа жүжигчинд бол тэр чи одоо тэр нөгөө партнер тоглож байгаа хүний өгөө аваа бол их одоо чухал үүрэгтэй л гэж би бодсон учраас энэ асууж байгаа юм л да очротгоо. Хажууд партнероос их юм шалтгаал. Зарим сайн партнерууд чинь бол ингээд хөтлөөд оруулаад тэгээд гинт юм гаргаад ирдэг энэ тэр одоо юмуд энэ тэр бол байж байгаа. Яг мотор гэхэд сайн жүжигч юм бол хажууд аваад явчих. Аваад явчих. Нөгөөх нь болохгүй байсан бол яг харьцаад ирэхдээ тэр болоод л яваад өгдөг. Байх жишээтэй. Тэр их чухал. Тий. Тэр олон хэсгүүд тэр олон партнер дээр чинь нэрээ янз бүр байгаа л да. Жүжигчин бүхэн тийм юутай байхгүй шүү дээ. Тийм учраас гэж асууж байгаа юм тий. Гаднах эритм ботоод хүч байх ёстой. Тийм болсон баха гайгүй баха. Тэгээ Лодой багшийн Орман бол одоо тэр үг яриа бол одоо гайхалтай л да тийм үү? Лодой багшийн одоо Орманы хэл яриа бол гайхалтай гэж би бодож байгаа юм л да. Тэр Монгол ардын одоо дуудлага ёс заншилтай холбоотой тийм ээ одоо Тамирын мөсийг долоох шахан бай цуглуулсан хөрөнгө мөн гэдэг чинь бол гоё үгээд тэрийг одоо яах тийм ээ. Тэндээс итгэлтэй бүх юм гараад ирж байгаа шүү дээ. Ер нь киног хийхэд дүр сонгочход оргойлоо өгчхөд тэгээд сүүлд нь энэ тэнд засах юм өөрт шинцэндэл гарч ирсэн байдгүй тийм ээ. Зохиолчийн юу шал өөрөөр эргүүлсэн. Лодогийн тунгалаг тамирт нэг ч хэрэг үгийг өөрчилсөн юм уу? Хассан юм уу? Нэмсэн юм уу? Ийм бол байхгүй баг. Зөв. Ерөл санаанд орох юм алга. Ердөө тэр бичсэн юм л тэр чигээрэл явдаг. Тэр дүрнүүд нь амьдрал дээр бүр амьд харьцаа үгнүүд нь тийм л юм байсан та. Тийм л юм байсан. Тэр үний талтай байна одоо ингэ яваад байгаа тийм ээ. Жишээлхэд гээд ярил юмнууд байх ёстой санаанд орохгүй байна л да. Тийм. Жишээлхэд саяын Тамирын мөсийг долоох шахаж байж энэ гэдэг чинь тийм амар холдох үгүй шүү дээ. Тунгалаг Тамир киног бол дэлгэцэнд гарахад нь гарт нь Лодой багш үзчихээд долгуул сүрэнгойд ярьсан гинлээ. Би миний Орманыг та нар одоо их сайхан амьдруулчихжээ. Би энэ Орманаар бол кино болно гэхэд их хэцүү байсан. Миний толгойд буугаагүй юм. Та нар одоо сайхан болгоцсон байна гэж хэлсэн гэж. Өөрөөр хэлбэл зохиолч бол сэтгэл ханамжтай байсан байна. Үзээд тийм ээ. Миний Ормаа юм болж гэж. Тэгэж ярьж ийсэн гэж долгуул сүрэнгойд орсон байдیں۔ Тэ ороо гэртээ ирээд аваад хэлсэн байна л да. Тэ Лодойгоо бол юу яаж ийсэн л да. Кино хийж байхад натууд дээр байшигээ давхиж очдөг байсан. Очдөг байсан. Эхлээд л хуваачаад зураг эхлэх гэж яхад дүрнүүдээр тодруулчаад бүрдүүлчихэд байж хад очиж тэр энэ тоглох нь гэж танилцуулж байсан л да. Тий. Тэгэхэд бүгд нэг сэтгэл хангалуун байсан. Болж байна. За энэ яах вэ? Намайг болохоор за энэ чи яах вэ? Чи өөрөө олж шийдсэн болоо өөрөө олоод ирсэн тийм. Тэгээ би намайг тоохгүй байна гэж бодож ирсэн. Энэ яах вэ? Тэгжээс хэнийг их айхтар эргэлзэж ирсэн. Дэлгэрж шаргалыг.
Дэлгэр жаргал нөгөө төрцгөөд удаагүй. Тэгээ энд нэг хатиг гарчаад тэгээд хайшаач байлаа да нэг их л нунжгар хачим яас үзүүлсэн. Тэгээд энэ та болж байна, тэр нь болж байна энэ дулмаач харин гэсээгэл тэгэл орхисон баг. Тийм байна. Тэгэхээр дорчлон боо тэнд дэлгэр жаргалыг бол ерөөсөө бүр хавьдуулахгүй. Өөрөө орсон гэж би төлөв. Өөрөө олж ирсэн хүний юм чинь сэтгэлд нь буугаад байсан. Тийм байсан болохоор зүтгээд. Тэгээ сүүлд материал үзчихээд хүй. Нөгөө дулмаашин энэ. Гүн чи болоод өвччихөй гэжсэн. Гоё юм тийм. Тэгжсэн шүү. Тийм байна. Тийм байна. Одоо дампууч өөрөө тэгээд дүрэн нэг л олоод бүр дүрэн батжуулсан бол тэр дүрдээ өөрөө хөтлөгддөг байсан юм уу да. Нэг уулзсан дээр бид нэг байжсэн чинь нэг хүн лодоогоос асууж та тэр сахиур төмрөө тэрх сайхан хүнийг яах гэж алцж байгаа юм. Тэрнийг алахгүй байж байгаа болоогүй юу гэж хүн асуулаа л да. Зөв. Тэгсэл одоо би тэрний чи би алаагүй тэрний түгжил алдсан байхгүй юу гэж хэлж байгаа. Тэгж хариулсан. Гоё хариулсан байна. Би алаагүй л да тайлбараад тэгээд ягаад ингээ болоогүй баахал нусах ба. Тэр үгээр л гүйцээ. Гоё юм билээ. Түгжил гэж хөр төмөр хэм билээ. Тэгээд түгжил алдсан байхгүй. Би алаагүй. Гоё хариулт байна. Яг наадахтай адилхан одоо шиг бас юу яасан гэж бичсэн байдаг нөгөө дулмааг тамирын голын мөсөн дагуур явуулчихдаг штэ. Тий. Тэрнийг бас нэг уншигч асуусан гэж тийм дурсамж байд юм байна лээ. Та яагаад тэр дулмааг тамирын голын мөсөн дагуур дулмаг шихнийг долгорыг гимдэг штэ тийм ээ. Нэгдүгээр тэгэд дуусдаг штэ. Хорвоо чи хүний зовлонд задах болоогүй юу гэж одоо багшийн хэлсэн үгээр нэгдүгээр уншигчдын тэр бол одоо багшаас тэгж асууж байсан гэсэн тиймийг сонссон. Та тэг мөсөн дагуур орооныхон бол дүрээ усан живүүлчихэд дараа нь гаргаад ирдэг ч ямар учиртай юм гэж асууж байсан. Тэгээд энэ тэр асуудалтай байсан. Тийм байна. Тийм. Арман дээрээ асуудалтай байсан. Тийм том зохиолч нарын зохиолууд том одоо арманы дөрүүд энэ төр бол таны тэр үчи хэлдэг үний шиг байна. Өөрсдөө хөтлөө явждаг зохиогчийн эрх мэдлээс гараад явждаг шиг байна зарим нь тийм үү? Одоо тунгалаг тамирыг бол яа харахгүй одоо ийм дөрүүд л байна гэж бодоод байгаа юм л да. Би нөгөө би алаагүй түгжил алсан гэдэг чинь тэр л болох гэж байна шүү дээ. Тийм ээ? Дүр итгэлтэй гэсэн тийм бий баг. Тунгалаг тамирын дүрнүүд шиг дүртэй. Тийм амьдралын үнэн дүртэй арман төвчл ховор баг л та. Одоо итгэлтээрээ л би жишээ аваад хэлчихлээ. Итгэлт баян гэдэг чинь донхор баян ямар баянгууд байдаг лээ арманууд урд хормон донхор баян гэж байдаг. Цугаараа л бүдүүн тарган цутгалан юу байдаг юм. Тэгэл дээрлэх үү их ийм байх жишээтэй. Гэтэл итгэлт баян гэхээр бүр дэвхэр итгэлтэд нэр өгөөд. Наадах ч байхгүй тий. Дэвхэр итгэлтэд нэр өгөөд. Тэгээд дүрийн гаргасан байгаа юм л та. Тэгэхээр энэ итгэлт бол хайшаа. Зиндаанд нь тэр төвшөнд нь харилцаж чаддаг. Тэрхүүрээ итгэлт баяны дүр бол бусад армануудын дүрнээс онцлог ялгаатай. Ядуучуудаа худалдаж ил байна. Зарсан дангаж худалдаж явна. Тэдэн чи итгэлтийг нэх ноёо баян элдв юм гэсэн байхгүй. Сүүлд одоо юм байхгүй тий. Итгэлтэй л гэж нэрдэн галсан болохоор итгэл ахаа гэж. Тэгчтэй байж тийшгсэн. Тэгсэн дээшгээ болохоор тэр Оросч ба Хятад ба ямар ноён ямар юм бэ? Төвшөнд нь харьцаж чадна. Тийм жишээтэй. Тэгэл дэвхэр гэдэг чинь бол мундаг тодорхойлт юм байна. Тийм. Тэг захиур төмөр дэвхрийг итгэлт энэ төр ихэд чинь тэр дүрээ бол одоо тэгж актер ясан байна тийм ээ.
захиур төмөж мөн л ажиллах л да тийм ээ. Тэгээ хөрөг гэхлээр таны хэлдэг нэрээ үнэн юм байл да. Ингээд хаанч очиж юутай ч гэсэн зүг олоод явдаг тийм ээ. Тийм л юм байна. Тэгээ хөрөг гэж тийм доож нэрвгсэн биш тоглоход тэнд тус болсон баг. Тэр мэдээч дүрийн юмд бол танд хэрэг болсон бай таараа тийм ээ. Над руу тэг хөргөн төгсөн байлгүй яв гэж. Тий. Ер нь итгэлтийн дүрийг одоо багшаас уйлга авчихад би тоглохоор боллоо гэдгийг одоо ойлголт аваад тийм ээ. Танд юу бодогдож ирсэн бэ? Баярлсан уу гэдэг юм уу одоо рахта том үүрэг илээ дээ гэдэг юм нэг бодол байсан да. Мөн ч хайс. Яад үлээ тэр итгэлтийг тоглоно. Тэгэл босоод алмаанаа уншаад дүрэн канон дээр бичигдсэн дүрэн уншаад ингээд эрэхтэй зэрэг ер нь боломоор бүгд их ойлгомжтой. Миний бүр дотоод сэтгэл рүү гол руу орж исэн санагдаж байна. Ер нь өөртөө итгэл уншаад ирэхээр зүгээр яг итгэлтийг өглөө гэдэг юу итгэлтэй давлаа гэдэг пров хийх гэхлээр зэрэг болов кейс би тэнцэхгүй гэж бод. Эргэлзээ байсан байна. Уран бүтээлчд үзэгчд бол бас ямар нэгэн тийм шинэ хуудас нээлээ гэж бодож байна. Тийм учраас танд их баярлалаа. Очир утгаа. За ингээд урт насалж удаан жаргаарай. Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. За баярлалаа хүүхдүүд. За их үзэгчтэй Монгол киноны алтан дурсамж нэвтрүүлэг Максимал худалдааны төвөөс үзэгч та бүхэндээ шууд хүрлээ. За манай өнөөдрийн зочин хөтлөгчөөр Монгол Улсын ардын жүжигчин, киноны хариулагч Жигжит Сүрэнгэ оролцлаа. Голлох зочноор за Монгол Улсын ардын жүжигчин Очир Батхан оролцлоо. Та бүхэнд маш их баярлалаа. За өнөөдрийн бидний сэдв бол бас Тонголог тамир киноны гол дур баян итгэлтийн төрийг голчлон үзэгч та бүхэндээ ярьлаа. Бас амттай сайхан яриа өрнөлөө гэж үзлээ. Тэгэхээр өнөөдрийн бас зочноор кино урлагийн дээд сургуулийн оюутнууд хүрэлцэн ирсэн байна. Бидэнд таамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Да.